Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд төргий. Намайг Улаанбаатарын Даримаа гэдэг шинжлэх ухааны технологийн их сургуульд ажилладаг байгаа. За өнөөдрийн ихтгэлийн сэдвээр болохоор хөгжимшилтэй оюутнуудад дахин сургалтад дамжуулан тэр суралцах боломжийг нэмэгдүүлэх асуудал сэдвийн хүрээнд бэлтгэлээ бэлдсэн байгаа. Яахгүй шуунаа та. За дэлхийн нийтийн хүн амын 15 орчим хувь хөгжимшилтэй иргэн эзэлж байдаг. За түүнээс одоо сэргээн цэцэг арга зүй буюу CBR гэдэг арга технологиос илүү тохирох хэрэглэгчийн тухайн хүнд ашиглаж хөгжимшилтэй иргэдийг дэмжих тийм арга зүй уншилж байгаа. За Монгол улсад хөгжимшилтэй хүүхдүүдийн боловсрол хамгаалтын байдал ерөнхий боловсролын тогтолцоонд буюу энгийн оюутнууд хүүхдүүдтэй суралцж боловсрол эзэмшиж байна. За боловсрол хамгаалалтыг орхиж байгаа нэг хэсэг байна. За эсвэл тусгай 6 сургууль суралцж боловсрол бас эзэмшиж байгаа гэсэн юм асуудал хүрээнд эзэмшиж байна. За тэгэхээр ихтэй сургууль хамгаалтын байдал ямар байгаа юм бэ гэдэг нь нэг хүн дээр арч гэж байна. За одоо нэг багшны сая дуу орж ирээд шууган орж ирээд тах шуух юм. Одоо зүгээр ээ нөө? Одоо зүгээр ээ. За. Шинжлэх ухааны технологиг суралцж байгаа хөгжимшилтэй оюутнууд маань өнөөгийн захин хэлбэрээр энэ суралцж байгаа өнөөгийн байдлыг энэ судлаад цаашид ер нь тэр оюутнууд маань хөгжимшилтэй сургалтын сургалтыг хүргэхэд ямар арга зам хэрэглэхтэй юм бэ? Цаашид энэ яаж бүдээс сайжруулах шаардлагатай юм бэ гэдэг нь тодорхой ажлын зарлах шамаа. За Монгол Улсын засгийн газраас иргэдийн захин боловсролыг дээшлүүлэх тэр мэдээллийн технологи суралцсан үйлчлэгийг нэмэгдүүлэх зорилгоор захин үндэстэн цагт ажил хийхээр төлөвлөж байна. Энэ цаашид захин үндэстэн гэдэг тэр Монгол улсад хөгжлийн нийт иргэдийг ерөнхийдөө захин боловсролыг нэмэгдүүлэх тэр боломжийг дээшлүүлэх зорилготой ажлынхаа хүрээнд хөгжлөмшилтэй иргэдийг бас давхар авч үзэж байгаа. 20 онд гэхэд бол мэдээллийн хүртээмж хөгжлөмшилтэй иргэд 3% байна гэж одоо үр дүн гаргаж судалгааны үр дүн гаргасан байсан. 24 он гэхэд энэ тавглаа 50% болгож нэмэгдүүлнэ гэсэн зорилго 50 оцсон газар ажиллаж байна. Үүнчлэн хөгжлөмшилтэй иргэдийг дэмжиж байна гэсэн гол арга зам үүсэж байна. За статистикийн мэдээллийн хувьд Монгол улсад 19 оны байдлаар 107 мянган хөгжлөмшилтэй иргэн Монгол улсад амьдарч байна. За түүнээс 19-с 34 насны яг ихтэй сургууль суралцах боломжтой 21.2% залуучууд эзэлж байна. Түүнээс зөвхөн 10.1% ийг боловсрол эзэмсэж цаашдаа амьдралдаа явж байна гэсэн юм үр дүн байна. Үүнээс магистр доктор бол нэлээд бага хувь буюу бараг нэг орчим хувийг хүрэхгүй хувийг баг эзэлж байна. За түүнээс бакалавр бол 9.6% эзэлж байна. Ихэвчлэн 10 жилээс хойш юм цаашаа сурахгүйгээр хуваарь бизнес эрхлэх ч юм уу, төрийн бас агуулгын дамжуулан ажилладаг ч юм уу, тийм хөдөлгөөн эрхэлж амьдардаг хүмүүс байдаг бахнэ. За судалгааны хүрээнд болохоор одоогийн байдлаар 20-21 оны хичээлийн жил 20 орчим мянган оюутны дахин сургалтыг нэмэгдүүлэх ахвчлээс хамгаалаад явж байна. За жилээс жил ер нь 2015-аас 16 оны хичээлийн жилээс хойших үр дүн хараад хөгжлөмшилтэй оюутны нэгдүгээр манай сургуулиудад бага ихсэж байна. За жилээс жил тоон буурч байна. За мөн төгсөж байгаа оюутны тоо ч гэсэн бас ингээд график харахад бол буурч байна. Үүнд ч гэсэн бид нар бас цаашид бас анхаарах шаардлага бас байна. Яагаад хөгжлөмшилтэй оюутнууд ихтэй сургалт хамгаалтын ерөнхийдөө буураад байна гэдгийг бас цаашид асуудаж үзэх шаардлага бас бий болж байгаа шиг байна. За нийт судалгаанд 61 оюутныг болохоор амруулаад ярьцлагын асуулгаараа үр дүн гаргасан байгаа. За судалгаанд орсон оюутнуудын нас түвшний харьцаанд 45% нэмэгтэй, 55% нэрэгтэй буюу эрэгтэй бөгөөд 17-аас 23 насныхаа үзсэн байна. За ихэвчлэн тухайн оюутнууд маань одоо үйлдвэр технологийн сургууль буюу хот дизайны чиглэлээр суралцж байна. Эсвэл хүнсний инженерчдийн чиглэлээр суралцж байна. За манай мэдээлэл холбоо технологийн сургууль 11 оюутан хөгжлөмшилтэй оюутан хамгаалдаг бахнэ. За тухайн суралцж байгаа оюутнуудын болохоор бэрхшээлийн хувьд авч үзэх юм бол ихэвчлэн 70-аас 70 хүртэлх хувиар буюу алдагдсан буюу арай жоохон хөнгөн байдлаар хөгжлөмшилтэй оюутнуудын маань ихэвчлэн харааны бэрхшээлтэй оюутны эзэлж юм уу, хөдөөний бэрхшээлтэй оюутны эзэлдэг бахан. За 70-аас дээш хувиар алдсан буюу нэг хөгжлөмшилтийн хувьд жоохон хүндрэлтэй оюутнууд маань ихэвчлэн тасалбарын бэрхшээлтэй буюу чихний аппараттай тийм оюутнууд ихэвчлэн эзэлж байсан.
За энэ суралцах яг ингээд танхимаас суралцаад суралцахад тухайн оюутны толгойд бэрхшээл хүндрэлийн хувьд бэрхшээл болгоны хувьд өөр өөр байгаа. Жишээ нь хэд харааны бэрхшээлтэй оюутнууд маань болохоор самбар дээр хичээлээ ингээд харахад аягүй хэцүү байдаг. Үсгийн фонд болохоор жижигхэн байдаг учраас бид нар ингээд харахад аягүй хэцүү байдаг. Хичээлийн агуулгаас асуудаг учраас багш нар ангийн хүүхдүүдээс ихэвчлэн дандаа тусламж авдаг байна. За тухайн оюутнууд зөрөөс харааны бэрхшээлтэй хүнд зориулсан тахил зам сургууль дотор бол байдгүй. За бариал үсгээр хэвлэгдсэн ном сурагчийг бид нар энгийн ном сурагчийг хэвлэхээс гадна бариал үсгээр эдийн ном сурагчийг бол сургууль дотор номын санд байдгүй гэсэн юм асуудал болохоор харааны бэрхшээлтэй оюутнуудаас судлах жоохон хүндрэл үүсгэж байх нэ гэсэн танаа өдрөөс хэлжсэн. За сонсголын бэрхшээлтэй оюутнуудын хувьд гэх юм бол сонсгол нь жоохон сул оюутнуудын хувьд багшийн ярьж байгаагаа бүрэн сайн сонсож яг ойлгож чаддаггүй. За олон хүүхдийн хичээл, лекц хичээлдээ багш нар хэдэн зорилт дахин ярих жоохон төвшөөгөөд байдаг. Тохионы хэлээ сургуулийн мэдээллийг хүргэдэг учраас бид нар эхний 1-2 дахь курстай болох хичээлээс бүрэн сайн хүний ярьж байгаа бүрэн сургуулийн мэдээллээс хасарч идэг ийм үр дүн гаргаж ирсэн. Хөдөлгөөний бэрхшээлтэй оюутнуудын хувьд тэрэгцтэй оюутнуудын хувьд ихэвчлэн зорилтын тэр ариун цэвийн өрөө байдаг нэг толгомжтой асуудал байд юм билээ. Шатаа дэшээ гарахад одоо бас хэцүү. Тэрэгцээ өөрөө бариад явах боломжгүй учраас одоо шатаа дэшээ гарахад заавал хүний тусламж хэрэгтэй байдаг гэсэн иймэрхүү хөндрөлүүд танхимаас сургалтад бол бэрхшээл болгоноос хамаард өөр гарч ирэх нэ. Заавал өнөөгийн байдлаар цахим сургалтанд сурж байгаа оюутнуудын хувьд авч үзэх юм бол тухайн оюутны 62% нь цахим сургалтад явуулж байгаа хичээлийн үр дүн сайн гэж өгнөсөн. Анхны бодож ирсэн үр дүнгээс болохоор маш өндөр гарсан миний хувьд бол санагдсан. Яагаад гэхээр гэрээсээ асаан амгалчтайгаа хамтраад ингээ хичээлээ давтчих боломжтой оюутнууд нь хичээлээ ингээд хамтрагчтайгаа давтчих байна. Дурын үед хичээлээ нөхөж үзэж байгаа учраас хичээлээ ойлгох боломж нь нэмэгдэж байна. Ийм учраас бас танхимын сургалтаас гадна хичээлээ давхар дахин хэлбэрээр цаашид нь явуулах юм бол тухайн оюутнууд маань ер нь хүртээмжтэй байдлаар боловсролыг эзэлших боломж нь үр дүн үүсэх юм байна гэж үзсэн байгаа. За бэрхшээлийн хувьд харааны бэрхшээлтэй оюутнууд ихэвчлэн цахим сургалтын бүх хичээлийг аудио хэлбэрээр оруулъя. Ингэснээр болохоор бид нар бас хичээлээ бүрэн ойлгох боломж нэмэгдэх юм байна гэж үр дүн гаргах хэлсэн. Сонсголын бэрхшээлтэй оюутнуудын хувьд гэх юм бол мэргэжлийн хичээлүүдийн тохионы хэлээр нэмж оруулаад өгөөч. Тэгэх юм бол бид нар бас үндсэн хичээлээ бас цаашаа ойлгоод цаашаа боловсон хүчин, сайн боловсон хүчин болж цааш гарах боломж байна гэж дүгнсэн байгаа. За нэг ингээд оюутнуудын хувьд хийсэн санал асуулгын хүрээнд хийсэн үр дүн ингээд нийлүүлээд үзэх юм бол энэ бичлэн сургалт дээр орчин ерөөдөө нэмэгдүүлээд тухайн оюутнууд өгье. Сургуулаас өгье. Таашид энэ хүсэл сонирхол төрүүлэх тэр хичээлийн таашид энэ цахим хичээлийг хийж өгөх юм бол тухайн оюутнууд байна амжилттай сургалтад таашид боловсон сайн боловсон хүчин болж гарах юм байна гэсэн үр дүн хэлж ирсэн. За ерөнхийдөө туршилтын хоёр хэсгийг гарч ирсэн байгаа. Нэгдүгээр энэний системийг бидний тухайн оюутнууд зориулсан өргөтгөл ашиглуулъя гэж үзсэн байгаа. Энэ нь яах юм бэ гэхээр одоо энэний систем ч байгууллагын яг дотоод систем учраас дурын хуу ашиглаад бид нэмэлт юм хийх боломжгүй. Тийм учраас MySQL өгөгдлийн сан дээр хөгжүүлэлт хийгээд энэний системд яг адилхан attribute буюу шинж чанартай тохируулах тийм дагуулчлаад энэний системтэй адилхан тийм дагуулчлаа өөрсдөө туршилтын веб гаргаад энэ дээр болохоор нэмэлт тохируулгад хэвлэлтэн шалгалт оюутан гэдгийг илтгэх тийм категори нэмээд өгье. Ингэснээр болохоор тухайн оюутны хичээлийн багш нарт сонгосон багш нарт нэмэлт мэдээлэл харагдана. Ингэснээр ямар хэлбэр хичээлийг оруулах, тухайн оюутанд яаж хандах юм цааш тийм мэдээллийг багшуудын орчин тэгснээр тухайн оюутны сургалтад хүртээмжтэй байх болов гэсэн юм төсүүдийг нэмж өгье гэсэн санаагаар гаргаж байгаа. Энэ дээр ямар хоёр төс нэмэх юм бэ гэхээр нэгдүгээр нь тухайн одоо энэ аналог тоо холбооны систем дээр болохоор нэг advanced user буюу тухайн нэмэлт тохируулах бэлтгэн шаардлагатай оюутан байшгүй гэдэг болохоор илтгэж байгаа юм дэс оруулж өгөх юм. Ингэснээр шинээр хичээл үүсгэхэд тохируулах хэрэгтэн шаардлагатай юм байна. Энэ оюутанд бид илүү тулж ажиллах ёстой юм байшгүй гэдэг багш нарт илүү сануулж өгч байгаа гэсэн үр дүн гаргах юм. Тэгээд тухайн оюутанд болохоор ямар харааны бэрхшээлтэй оюутан байх юм бол бүх хичээлээ аудио хэлбэр давхар нэмж бие хичээлдээ оруулах юм биш үү, хичээлийн материалыг том үсгийн хэмжээтэй бэлтгэх юм биш үү гэдэг тухайн багш нарт сануулж өгөх юм. Сонсголын бэрхшээлтэй оюутан гэх юм бол цахим хичээлээр юм тохиолдолд амны хөдөлгөөний илүү ойлгуулах юм байна. Илүү үзүүлэлт материал ашиглах хичээлийн слайд бүрийг тайлбарлуулах шаардлагатай юм биш үү гэдэг багш нарт одоо хийж ойлгуулна гэсэн үг. Эндээс системээс нь шууд харагдана гэсэн үг. Тэгэхээр тухайн багш нарт илүү тухайн оюутнуудыг илүү ойлгох цаашид хичээлээ илүү хүртээмжтэй хүргэхтэй боломжийг нэмэгдүүлэх тэр боломж нь байна гэж үзэж байгаа юм. За хоёрын бэрхшээлтэй оюутан байх нь хичээлийн агуулгыг ийм нэг хэлбэршүүлээд тэр боловсруулж
сургалтын материалыг бэлтгэх юм байна. Богиносон сургалтын тэр материалыг ашиглах зэрэг мэдээллийг хүргэх багш нарт хүргэснээр одоо энэ сургалтыг хөгжлөмшөлтэй оюутан төлөв хүртээмжтэй байдлаар хүргэх болох юм байна гэсэн ийм туршилтын ийм үр дүн гаргаж үзэж байгаа. За мөн бол аппликейшны нэг завгар бас байж болох юм байна гэж үзэж байгаа. Тухайн одоо оюутнууд маань одоо энэ хурцны онлайн сургалтад одоо студентийн оюутнууд нэг хвчлэн одоо веб хаягаараа л орж байгаа. Одоо бас нэм аппликейшн бас зохиосон байгаа. За тэр дундаа тохионы хэлтэй хичээлүүд бас нэмж эндсэндээ бас оруулж өгөх юм бол одоо тухайн оюутнууд маань сонсголын бишэлтэй оюутнууд гэдэг хүртээмжтэй болох юм байна. За өсгийн фондод ерөнхийдөө одоо энэ ихний дөрвөн дээр гэх юм бол жижигхэн гэж харагдаж байгаа бол таашид дор ингээд хичээлийн нэр болон тохиргоо энэ хэсгүүдийг бол илүү жоохон томоор тодор харааны бишэлтэй оюутан бас ингээд харах боломжтойгоор бас ингээд дагуулчлах шаардлага бас байна. За тохионы хэлтэй хичээлүүдийг бас нэмж оруулж тухайн оюутныг бас дэмжих шаардлага байна гэсэн иймэрхүү санааг загваруудыг оюутнуудын саналаар гаргасан байгаа. За өнөөгийн байдлаар Монгол Улсад хөгжлийн бишэлтэй энэ оюутан залуучуудыг ихтэй сургалт хамгаалах нь ерөнхийдөө бага байна. Тийм учраас тухайн сургалтчдын онцлог хэрэгтэнд нийцсэн ном сурагч тусгай хэрэглээний сургалтын хянаад төхөөрөмж хэрэглэдэг худалдаа авах дээр цогц орчин сургалт нөхцөлийг ерөнхийдөө төрөөс болон сургуулиас дэмжих цаг бол ирсэн байна. За судалгааны дүнгээс харахад танхимын сургалтаас гадна давхраас дахин сургалтад дамжуулж тухайн оюутнуудыг боловсрол боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг бол үр дүн гаргалаа. Тийм учраас оюутнууд гэсэн газраас тав тухтай хичээлж одоо тухайн хичээлээ дахин суралц төр нэмэлтээр суралц боломж нь бол байгаа юм байна. Тийм учраас энийг бас анхаарах нь зүйтэй байх нэ. За анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа. Бэлтгэгчээс асуух асуулт байгаа юу? За би нэг асуулт асуучих Түнбаяр байна. Одоо яг цахим сургалтын ковидын үед одоо хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудтай хэрхэн яаж ажиллаж байгаа бол? За багш нараас ерөөдөө судалгааны асуулга асууж үзэхэд болохоор зүгээр өөрсдийн хичээлээ тасаад бэлдээд онлайн ажиллаж байгаа. Тэрнээс тийм одоо арга зүйг ашиглаж хичээлээ бэлдээгүй байна. Яг хичээлүүд бол аудио хэлбэр оруулсан яг бас харааны бишэлтэй оюутнууд бас нэмэлт хичээлийг ойлгоход бас боломж нэмэгдэж байгаа тийм үр дүн гаргасан. Багш нар л хэлж байсан.